Шавжнууд нь маш олон хэлбэр хэмжээтэй байдаг ба дэлхийд даяар 900 мянга гаруй төрлийн шавж байдаг бөгөөд тэдгээр нь амьтдын 80% бүрдүүлдэг гэж үздэг. Өнөө хүртэл оршин байсан хамгийн том шавжнууд бол 317-оос 247 сая жилийн өмнө амьдарч байсан сүнсэн Meganisopteroгийн сон шиг хорхоонууд байсан бөгөөд тэдгээрийг гриффин гэж нэрлэдэг. Гриффинүүд нь далавчаад илгэхэд 28 инч буюу 71 см хүрдэг байсан гэн. Палеозойн эрнээс хойш нэгч шавж асар том гриффиний хэмжээр хүрч чадаагүй ч хүмүүсийг айдас давтуулах том хэмжээтэй хэд хэдэн төрлийн шавж одоо ч байсаар байна. Энэ удаа та бүхэндээ дэлхийн хамгийн том 20 шавжийг танилцуулах болно. 20. Сава шавж. Манай гариг дээр хамгийн урт шавжнууд бол сава шавж гэгддэг Пасматодия овгийн гишүүд бөгөөд махчин амьтдаас нуугдахын тулд мөчир шиг хэлбэртэй болсон гэж үздэг. Мөчиртэй төстэй сав шиг шавжнууд нь төрөл зүйлээс хамааран өөр хэмжээтэй байж болох ч дунджаар 30 см орчим урттай байдаг. Одоогийн байдлаар Гиннесийн он бичигдсэн хамгийн урт шавжны дэлхийн дэд амжилтыг 2016 онд Хятадаас олж илрүүлсэн Trigonometria Chinensis төрөл зүйл эзэмшиж байгаа бөгөөд 63.5 см хүрч байсан байна. Энэхүү өвсөн тижээлт шавж нь ойролцоогоор 3 жил амьдардаг гэнэ. 19. Голиат цохнууд. Голиат цох гэдэг нь Голиопус цохын овгийн гишүүд бөгөөд жин хэмжээгээр дэлхийн хамгийн том шавжны тоонд 100-аас ор багтдаг. Эдгээр асар том цох нь Африк даяар байдаг бөгөөд энэ төрлийн эргчэнгүүд 10 см урт 57 грамм жинтэй байдаг. Гисэн хэдий ч Голиат цох нь авгалтынхаа үе шатанд илүү том хэмжээтэй бөгөөд 100 грамм жин хүрдэг тул авгалтаа нь дэлхийн дээрх хамгийн хүнд шавжны тоонд ордог гэж. 60 грамм жинтэй аврах том Голиат цох нь насанд хүрсэн хамгийн хүнд шавжны рекордыг хадгалсаар байгаа ч зарим шавж судлаачид зэрлэг байгальд насанд хүрсэн Голиат цох нь түүнээс жинтэй бөгөөд рекордыг эвдэж чадна гэж үзэж байгаа. Гэхдээ одоо хүртэл эрдэмтэд тийм том Голиат цохыг олоогүй байна. 18. Хатан хаан Александрагийн гоёмсог далавчид. Хатан хаан Александрагийн гоёмсог далавчид нь дэлхийн хамгийн том ирвэхээ юм. Зөвхөн Папуа Шинэ Гинеийн аслагдсан бүс нутгаас олддог энэ зүйл нь 1906 онд анх нэгдсэн бөгөөд анхны олдсон ирвэхийг олохдоо буудан унгасан байдаг байна. Эмэгчингүүд нь эрэгчингээс арай том. Далавчаад илгэхэд 25-аас 28 см хүрдэг. Эрэгчингүүд нь харин 15-аас 20 см хүрдэг дандавчтай. Хатан хаан Александра ирвэхээний биеийн 7 см орчим урттай байдаг. Энэ ирвэх нь ховор дэлхийн хамгийн том ирвэхэй гэдэг статустай тул ирвэхэй цуглуулагчдад дунд маш алдартай бөгөөд өндөрнөр үнэлэгддэг байна. Ганц ирвэхэй гэртэл хар зах дээр хэдэн мянган долларын үнэтэй байдаг. Үүнээс болж хулгайн анчид ихээр агентгаас шалтгаалan тоо толгой нь ирс багассан юм. Байгаль хамгаалах олон улсын холбооноос ирвэхийг устдах аюулд орсон гэж зарлжээ. 17. Хилд царцаа буюу аврах царцаа. Уг царцаа нь Австралийн субтропик бүсэд амьдардаг ба хамгийн том царцаа юм. Ихэнхдээ уг амьтан ганцаараа амьдардаг. Гаднаас нь харахад хүйс нь ялгагдахгүй ч биеийн хэмжээгээр ялгаатай. Эмэгчин нь 60-аас 75 мм урт, эрэгчин нь харин 45-аас 55 мм хүрдэг. Зарим тохиолдолд урт нь 90 мм хүрсэн гэж тэмдэглэгдсэн байна. Маш олон төрлийн өнгөтэй байдаг уг өнгөнийхөө тусламжтайгаар махчин амьтдаас өөрийгөө өнгөлн галдалдаг гэнэ. Олон төрлийн урмал болон далдуу модны навчаар холддог боловч экологийн хортон шавжинд тооцогддоггүй. Хавар үржлийн удирдал нь эхлэх ба ганцаар амьдардаг царцаанууд хооллох газраа уулзсан үржилд ордог байна. Жилд нэг удаа үржилд орох ба зуны ихэнх үед өндгөлдөг. Өндөг нь 5-аас 6 мм хэмжээтэй байна. Өндгөө газар 90 мм хүртэлх цилиндр хэлбэртэй нөхөн шахах ба нэг удаадаа 150 хүртэлх өндөг шахдаг. 16. Титан цох. Амазоны ширэнгэн ойд олон том цох байдаг боловч тэдгээрийн хамгийн том нь Титан цох юм. Энэхүү асар том цох нь 6.6 инч хүртэлх урттай бөгөөд биеийнхээ хэмжээгээр дэлхийн хамгийн том цоход тооцогдож байна. Титан цох нь харандаг амархан тасдаж хүний махыг шуурч чаддаг доод ирвэтэй. Энэ цох нь адал явдал жуулчдын сонирхлыг татдаг бөгөөд Өмнөд Америкийн олон эко аялал жуулчлалын агентлагууд тогтмол дээр тэдний зургийг сурталчилдаг. Эдгээр цохыг Болив, Хойд Бразил, Колумб, Эквадор,
Гвинея Перугийн ширэнгэн ойд олж болно. 15. Авраг бета. Авраг том гэгддэг Денекредо овгийн гишүүд нь Шинэ Зеландын аралд амьдардаг асар том шавж бөгөөд царцаатай маш төстэй. Авраг том биетүүд нь ихэвчлэн 10 см хүртэл урт байдаг. Эдгээр том хорхоонууд нь дэлхийд дээрх хамгийн хүнд шавжнуудын нэг юм. Уг авраг бетагийн нэг удаа таарсан эмэгчин нь 70 грамжин хүрч байсан нь урд өмнө нь ажиглагдаж байгаагүй хамгийн хүнд жинтэй насанд хүрсэн шавж байжээ. Энэ нэр нь Маори хэлний Wetapонга гэдэг үгнээс гаралтай бөгөөд муухай зүйлсийн бурхан гэж орчуулагддаг. 14. Атлас ирвэхэ. Атлас ирвэхэ нь Аз тивд байдаг том ирвэхэ юм. Анхны ирвэхийн талаар Карл Линнег эрдэмтэн 1758 онд Systema Nature сэтгүүлийн 10 дахь хэвлэлд нийтлсэн байдаг. Атлас ирвэхэ нь 24 см хүртэлх далавчтай. Далавчны гадаргуунд 160 см квадрат хүртэлх хамгийн том хэмжээтэй байдаг. Ихэнх ирвэхэнүүдийн нэгэн адил эмэгчин нэрэгчингүүдээс илт том. Хүнд жинтэй байдаг бол ирчүүд нь илүү өргөн антентай байдаг байна. Атлас ирвэхэн ургамлын навчны доод талд 2.5 мм диаметртэй олон тооны өндөг гаргадаг. Насанд хүрсэн атлас ирвэхэн хүчээ гамнахын тулд сул тогтворгүй нисдэг ба өдөр нь амарч шөнө нисдэг. Насанд хүрсэн ирвэхний амны хөндий хоол идэхэд тохиромжгүй хэлбэртэй ба авгалтай үе шатанд хоримтлагдсан өөх тосны нөөцөөр бүрэн амьдардаг. Ийм учраас хүч энерги нөөцлөн хэдхэн хоног амьдардаг ба амьдралын гол зорилго нь хань хайх явдал юм. 13. Tarantula hawks. Tarantula hawk буюу тарантул хэмээх Аз агнагч сон гэдэг нэрийг л харахад ойлгомжтой. Тарантул гэдэг нь авраг том соны хамгийн дуртай хоол буюу том аалз юм. Асар том тарантулагаар хоолно гэдэг нь энэ соныг хэр том гэдгийг хэлээд өгч байгаа юм. Эдгээр аимшигтай харагддаг шавжнууд нь зүүн өмнөд Аз, Энэтхэг, Америк төв, Африк, Австрали гээд бараг дэлхийн дулаан бүс нутагт даяар тархсан. Энэ төрлийн аалз агнагч сон нь Америк нэгдсэн улсын Нью Мексико мужийн албан ёсны бэлэгдэл болсон шавж юм. Уг шавжнууд дунджаар 7-8 см урт, далавчаа дэлгэхэд 10 см орчим болдог. Ихэвчлэн эмэн ан хийх ба тэд 6 мм орчим урт хатгуураараа олзоозон дараа нь газар доорх нөхрөө чирэн оруулдаг. Тэндээ удаан нэлээд таагүй байдлаар задлан идэх үйл ажиллагаа эхэлдэг. Хэдий маш өвдөлттэй хатгалттай ч тэд голдуу аалзаар холдог тул хүн рүү дайрах нь ховор. 12. Авраг ухагч жом. Энэ нь дэлхийн хамгийн хүнд жинтэй жом юм. Энэ махлаг өргөн биетэй авраг ухагч жом нь 7-8 см урт бөгөөд 10 жил хүртэлх амьдрах чадвартай. Зарим хүмүүс бүр тэднийг тижээврэнтэн болгон өсгдөг гэнэ. Энэ жом нь Австралид, ялангуяа Квинсландын хойд хэсгийн ойт бүсүүдэд амьдардаг. Тэд хөрсөнд нүх ухаж, байнгын үүр байгуулж, тэндээ үр төлөө өсгөж үржүүлдэг ба нэг дор 30 хүртэлх жом төрүүлдэг байна. Гаднаасаа гялалтсан бор жаахан муухай харагддагч эдгээр шавж нь ойн экосистемд маш чухал үүрэгтэй. Тэд хөрсийг сэргэжүүлж, үхсэн органик материалыг задлахад тусалж, үжил шимтэй хөрсийг бий болгодог. Тэд шүн гадаргуу дээр гарч хуурай навч түүж иддэг ба энэ үйл ажиллагаа тухайн бүс нутгийн экосистемд маш чухал гэнэ. Иймээс бодоод үзэхэд хамгийн муухай хэрэгцээгүй гэж тооцогддог амьтан хүртэл өөрийн гэсэн үн цэнтэй үүрэгтэй байдаг нь гайхалтай. 11. Мидас яла. Эдгээр ялаа нь үнэхээр авраггүй гэдэг нь юутай харьцуулахаас шалтгаална. Гэхдээ 2-3 см урт ялаа бол хэтэрхий том юм. Тэд ийм том байгаа зогсохгүй олноороо сүргэлэн нисдэг тул бүрч аимшигтай. Мидас ялаа ихэвчлэн хар, бордон өнгөтэй бөгөөд улаан, шар, улбар шар хийтэй байдаг. Хойд Америкт ой мод, задгай хөрстэй газар цүл бүр хаасайгүй байна. Тэд цэцгийн бал, тоос идэхээс гадна цохны авгалдаг ч юм уу иддэг. 10. Геркулес цох. Албан ёсоор хамгийн том цох биш ч Геркулес цох бол огтхон ч жижиг амьтан биш. Эдгээр асар том шавжнууд насанд хүрсэн эр хүний алганы хэмжээтэй хүртэл байдаг. Үүн дээр нэмээд харгаргийн мэд харагдах асар том ивэртэй. Ивэр нь хоорондоо нийлж хавчигч маягийн зэвсэг болдог. Эм цох нь ивэргүй. Арай жижиг боловч маш хүчтэй феромон ялгаруулдаг.
Эрт цох энэ цохыг зүгээр л ойролцоо байхад нь мэдэрч шууд чиглэн очдог гэв. Тэдэнд үнэхээр эсэргүүцэх аргагүй үнэр ялгаруулдаг л гэсэн үг. Дэлхий дээр цох сонирхогчдын зах зээл гэж хүртэл байдаг ба Геркулес цох тэнд $700 хүрдэг гэнэ. 9. Авраг усны шавж. Авраг усны шавжнууд нь дэлхийн олон бүс нутагт цэнгэг устай намаг цөөрөм усан санд амьдардаг. Тэд ихэвчлэн усны гадаргын яг доор ургамлын дунд нуугдан байрладаг. Сонирхолтой нь уг шавжнууд шавж мөртлөө отож ан хийдэг амьтад юм. Тэд зүгээр л амттай олзыг ойртон ирэхийг хүлээж байгаад гинэт дайрж хавчигч мэрч сарвуугаараа барьж авна. Дараа нь олзондоо хортой хоол боловсруулах шүлсээ шахдаг гэнэ. Шүлсээ шахсны дараа уг олзуулсан амьтдын дотор ирэхэд нь хайлж зүгээр л когтөл маягийн зүйл болдог байна. Тийм болохоор уг шавжнууд зажилж идэх шаардлагагүйгээр зүгээр дотроос нь сорж уудаг. Эдгээр шавж нь өөрөөсөө хэд дахин том амьтдыг барьж бүрэн идэж чаддаг гэнэ. 8. Актион цох. Уг цохнууд нь ойролцоогоор 12 см урт, 7 см өргөн байдаг бөгөөд хамгийн том бүртгэгдсэн нь 13.5 см хүртэлх урттай байжээ. Мөн уг шавжнууд нь ойролцоогоор 230 г жинтэйгээр бүртгэгдсэн байдаг ба уг цох нь хамгийн хүнд цох төдий буй дэлхий дээрх хамгийн хүнд шавж гэж тооцогддог. 7. Авраг дар нэр сон. Энэ үзэсгэлэнтэй атсан авраг том сон нь Америк нэгдсэн улс даяар хамгийн том сон юм. Эдгээр том нисдэг шавжнууд ихэвчлэн Америк нэгдсэн улсын өмнөд мужуудад амьдардаг бөгөөд Аризона, Калифорни, Колорадо, Невада зэрэг мужуудад илбэг байдаг. Тэд хуурай уур амьсгалтай бүсийн жижиг гол горхинд байхыг илүүд үздэг байна. Ийм орчин нь тэдний өндөг болон авгалтыг махчтай самгаадах мөн бие махбодтон тохирсон температурт чигшлиг хангахад хамгийн тохиромжтой байдаг байна. Авраг дайрны санууд нь голдуу жижиг шавжаар ялангуяа шумуулаар хооллдог. 6. Сент Хелена Ирвиг Жом. Энэ бол үнэхээр харамсалтай бөгөөд 2014 онд дэлхийн хамгийн том уг жом устж үе болсон гэж зарлжээ. Уг жомонд дуртай хүн бараг байхгүй ч ямар ч зүйл устж алга болно гэдэг үнэхээр таагүй хэрэг. Устгаас өмнө энэ шавж хамгийн том жом гэсэн цолтой байсан бөгөөд 8 см орчим урттай байжээ. Харамсалтай нь тэд дэлхий дээр ганцхан газар буюу өмнөд Атлантагийн далайн алслагдсан Сент Хелена арав дээр л амьдардаг байсан. Тиймээс тэнд устгахад дэлхий даяар бүрмөсөн алга болсон гэсэн үг юм. Тэдний устж үгүй болсон гол шалтгаан нь хүний хүчин зүйлээс үүссэн бөгөөд хүмүүс харах, хулгана, аалз зэрэг гадаад магшин зүйлс нутагшуулснаар экосистемийн тэнцвэр бүрэн алдагдсан юм. 5. Авраг 100 хөлт. Авраг 100 хөлт нь Өмнөд Америкийн хойд хэсгийн ойд амьдардаг ба энэ бол дэлхийн хамгийн том 100 хөлт юм. Тэд 30 см-ээс том хүртэлх хэмжээтэй байх ба аалз, хилэнцэд хорхор зэрэг олон шавжаар хооллдог. Мөн заримдаа хулгана, сарсан баг баха бүр шувуу мэхий хүртэл барьж иддэг гэнэ. Мөн хүмүүст аюулгүй амьтад биш ба нэг хатгалтаараа хүнийг нас барах хэмжээний хор ялгаруулах чадaltaй. 4. Артропилюра. Артропилюра нь карбоны үед буюу ойролцоогоор 300 сая жилийн өмнө Хойд Америк болон Их Британий хэсгээр амьдарч байжээ. Уг шавж нь 6 м орчим урттай авраг олон хөлт байсан юм. Түүний бие 30 хүртэлх хуяглагдсан хэсгээс бүрдэж хэсэг бүрийн доор нэг хос хөл байв. Үхсэн мод навч иддэг байсан бөгөөд тухайн үеийн агаар дахь хүчил төрөгчийн өндөр агуулмж нь тэднийг ийм том болоход нөлөөлсөн гэж эрдэмтэд үздэг. Хараа муутай байсан бол үнэр хүрлцэх мэдрэх нь маш сайн хөгжсөн байж магадгүй. Хэдий түүхэнд хамгийн том сэр нуруугийн амтэнч махчин биш өвсөн тэжээлтэн байжээ. 3. Авраг Африк сава хэлбэрт мантис. Эдгээр нь мантисын хамгийн том төрөл бөгөөд 40 см хүртэлх хэмжээтэй олдож байжээ. Насан туршны дараа нэг орчим жил амьдрах ба тэд модны мөчр дунд нуугдан амьдардаг юм. Хамгийн хачирхалтай нь энэ мантис нь үржилд орсныхаа дараа эр мантисныхаа толгойг таслан иддэг байна. Ийм учраас эр мантис нь амьдралынхаа хугацаанд зөвхөн нэгэн удаа үржилд ордог юм. 2. Wallace-ийн авраг зүгий. Энэ бол дэлхий дээр амьдарч буй хамгийн том зүгий юм. Маш хавардсан бөгөөд нэг хэсэг устсан гэж үзэж байсан ч азар 1981 онд дахин илэрсэн байна. Эдгээр зүг нь хар өнгөтэй, асар том эрүүтэй. Урт нь 2-4 см хүрдэг. Далавчаад илгэх юм бол 6 см хүртэл том.
Эдгээр зүг нь хар өнгөтэй, асар том ирүүтэй. Урт нь 2-4 см хүрэх ба далавчаад илгэсэн тохиолдолд 6 см хүрдэг. Том ирүүн зөвхөн эм зүгэд байдаг ба давирхаа цуглуулж үүрээ барихад ашигладаг гэнэ. 1. Аллигатор шавж. Холоос харахад жирийн шавж мэт харагдахч харин ойрдоо тарах юм бол маш ачаалхалтай дүр төрхтэй амьтан юм. Уг шавжаар маш олон амьтан хооллдог тул байгалийн шалгарлын үндсэн дээр ийхүү гайхалтай дүр төрхтэй амьтан болжээ. Махчин амьтад түүний толгойг хазахад тэд толгоогоо салган жинхэнэ биеинд зүгтах боломжтой. Мөн тэд бие хамгаалах зорилгоор өмхийн хүрэн шиг биеэсээ өмхийн үнэстэй хий ялгаруулах чадaltaй юм. Энэ удаа та бүхэндээ дэлхий дээрх хамгийн том 20 шавжийг танилцууллаа. Баярлалаа.